Sometimes you just need to pause and enjoy life. No pressure, no rush. Just breathe, smile, and be thankful. You're doing your best, and that's enough. Их сайхан байлаа. Өсвөр насны маш хөөрхөн хоёр охинтойгоо тэгээд тэдний үздэг одоо хийт болоод байгаа нэрийг марчих. Нэг хөөрхөн Америкийн тим дуучин бүжигчин 6 үзэсгэлэнтэй охтуудын тухай яриагийн сонслоо. Тэгээд дээр нь бас тоглолтуудыг нь үзлээ. Ямар ч хөөрхөн яг л өсвөр насндаа очсон юм шиг санагдлаа. Тэгээд сайхан байлаа. Тэгэл юугаар чинь энүүгээр ярихтаа нэг албаны юм шиг нэг яг сэтгэлээ хуваалцдаг л да. Гэхдээ тэр үе одоо тий одоо яг орчин цагийн үеийнхэнтэй хамт байх чинь бас үнэхээр гоё юм байна. За тэгээд өнөөдөр бол хүлээн зөвшөөрлтийн тухай ярих юмсан гэж бодож исэн. Нөгөө өнгөрсөн буруу үйлдэлүүдээ хүлээн зөвшөөрөх хүлээн авах хоёр ондоо гэдэг юм л да. Тэгээд өнгөрсөн нэгэнт болоод өнгөрсөн бол буруу үйлдэлүүдээ бол ингээ хүлээн аваад тий сорхон айгу хүлээн авах нь сорхон зөв гэдэг юм. Тэгээд зохисгүй зүйлийг угаасаа хүлээн зөвшөөрнө. Бүгдийг хүлээн зөвшөөрнө гэж бол байхгүй. Зүгээр л хүлээн аваад өнгөрүүл сорох нь айгу хэрэгтэй юм байна гэж. Ингээл сэтгэл хөнгөрдөг байх нь энэ бас өөрийгөө уучлж байгааг нэг хэлбэр юм байна. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх, хүлээн авах тий хүлээн зөвшөөрөх. Тэгээд энэ нь бас нэг хариуцлага хүлээж сурахад бас түлхэц болж өгдөг юм байна. Энэ төлөвшил юм байна гэж бас ойлгож байгаа. Миний хувьд бол нэг цаг барих уг нь өөрийгөө би маш цаг өрдөг хүн гэж боддог байсан. Тэгээд яс тийм бол тийм үгүй бол үгүй гэлстэй бараг тийм очтой болтлоо гэдэг гэсэн. Тэгээд тэгсэн чинь бас цаг барьдгүй л хүн байсан юм байлээ. Тэгээд цаг барих одоо өглөө басах, зөв хооллох, унтах ингээл бүх зүйл эмх цэгцэд суралцахад бас өөрийгөө би чи ингэж чаддгүй хүн шүү дээ гэж өөрийнхөө сул талуудыг, муу талуудыг гэсэн хүлээн зөвшөөрөх нь бас айгүй чухал санагцсан. Тэгээд ингээд дотоод амар амгалан сэтгэлийн тэнцвэрт байдал тэмүүлэх нь маш сонирхолтой байдаг. Бас тэгээд бусдад өгөх тусламж өөрийгөө эмчилдэг гэсэн сайхан үг байдаг. Тэгээд чадан ядан суралцаж байна. Ингээд бусдаа хуваалцаж тэрнээс өөрөөсөө санаа зовоод өөрийгөө голоод өрөөсөө ингэж хуваалцаж чаддгүй байсан. Тэгээ одоо бусдын хэлэх бол хамаагүй янз бүрээр хэлж болно. Гэхдээ миний хувьд бол ингэж хуваалцах нь надад ч гэсэн маш их таалагдж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Лайка дараарай. Зүрхээрээ давлгаалаарай. Тэгээд урмын үг хэлж комент бичдэг хамтдаа байдаг та бүхэндээ маш их талархаж байгаа шүү. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.